За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За юу байцгаана? Сонин сайхан. Би та нараас ажил дээрээсээ мэдчилж байна. Тэгээд ажил дээрээсээ яг ажил бол дууссан. Гэртээ ирээд ингээд гэртээ ирэнгууд л ингээл ор харагдаал, хоол харагдаал, буудан харагдаал, утас харагдаал ерөөсөө миний гараас юу ч гарахгүй байгаа байхгүй. Тэгээ ерөнхий бол би өөрөө бол яг хөтэ дайжгүй сайн байгаа. Маш сайн байгаа. Тэгээд ажил төрөл мөрлөө хийгээд нэг хүн шиг нэг хоол унд идэж уугаад ер нь л нэг гайгүй байгаа. За энэ удаагийнхаа бичлэгээр би та нартай амлсан ёсоор болсон явдал ярьж өгч байгаа. Гэхдээ одоо миний болсон явдал ярьдаг марк нь юу вэ гэхээр яг нэг тийм амар деталь нийтээ тэдэн оны тэдэн сарын тэдэн цаг тэдэн минутанд гэж л ярихгүй. Тэглээж энэ хэргийг яг тэгээ деталь нь ярих гэхээр асар хүнд хэрэг заяа. Би баг өөрөө энэ хэргийг сонсчоод нилээ нэг тийм баг нэг 7 хоног 10 хоног бас нэг тийм хямралд орсон зав энэ. Гэтэ асар дээр үед болсон хэрэг ч гэсэндээ саяхан л задарсан хэрэг байхгүй. За энэ хэргийн талаад маш товч бүгд тодорхой ярин зав хэдүүлээ. Гэтэ зүрх судасны өвчтөй болон тийм аимшиг ярианаас айдаг болсон явдлаас те ингээд аллах хэдлагаас айдаг хүмүүс нь үзэхгүй байхыг зөвлөё. За тэгээд наа чи жоохон юм ингээд сэтгцэн гэж жоохон ингээд гэдэг хүмүүс бас бити үзээрэй гэж бодож байна. За тэгээд хэрэгтэй орцгоё. За энэ хэрэг нь болохоор 2007 онд болсон хэрэг. За 2007 оны 2 сарын 23-нд болсон хэрэг байгаа. Тэгэхээр одоо Солонгосын хувьд бол асар хүйтэн ер нь бол амар хүйтэн үе байхгүй. За тэгээд энэ өдөр одоо өглөөний 9 цагаас ахуулаад нөгөө нэг байрны комби ажиш байдаг шүү дээ. Комби ажишийг юу гэдэг лээ дээ. Байрны хамгаалагч. Байрны хамгаалагч руу ингээл дуудлага асар их ирсээр л ирсэн зэ оршин суугчдаас нь. Хүшээ энэ үүдэнд чинь дүүрэн ингээд өтгөн байна. Өстө цус нүж байна гэдэг ялгадас байна. Энэ минийгээ цэвэрлээч гэл аюух дуудлага ирсэн. Тэрнийхэн дагуу одоо хамгаалагч маань очил цэвэрлэгээ хийгээл ингээл арчид цэвэрлэл байсан л та. За тэгсэн 9 давхрын оршин суугчаас нь нэгэн дуудлага орж ирдэг. Хүшээ энэ доор нэг тийм хүн юм уу хүүхэлтэй юм уу мэдэхгүй нэг юм байгаад ах шиг байхын чи энийг шалгах хэрэгтэй юм шиг байна гэд. Одоо тийм дуудлага авсан юм чи мэдээж очиж шалгана штэ. Тэнгүүд хамгийн амар нь тэр хамгаалагчийн өрөөнөөс тэр гаднах хүртэл зүгээр 5 метр байсан зөө. 5 метрийн зайд. Гэхдээ тэгээд ингээ 9 давхраас доош хараад харагдаж байна гэдэг чинь яг л байрны урт талд болсон хэрэг байхгүй. За тэгээд мэдээж тэр хамгаалагч маань очиод харсан чинь эмэгтэй хүний цогц байсан. Мэдээж хамгаалагч маань цагдаа нар дуудана тийм үү. Цагдаа нар бол мэдээж хэргийн газарт үзлэг хийн те. Яа. Сэтгэлээ бариараа манайхаа. За эмэгтэй хүн дээшээ Т хэлбэрээр хараа хөвтцэн дээрээс нь шав шалтан байсан заяа. Доо товцсон тэр жигтэй байхгүй дээд товцсон нь бол хөхийн ингээд левчийг ингээд дээшээ гаргаад ингээд ийм хэлбэрээр хөвтүүлсэн байсан тийм цогц гэсэн үг. За тэгэнгүүт яг тархины энэ толгой байгаа байрлаж байгаа хэсэг маань нэлээд шороотой байсан. Тэгэнгүүт шороо маань ийм хэлбэрт орсон гэсэн үг. Одоо ийм энэ дээр нь толгой байгаа. За тэгэнгүүт энэ хэлбэр яг юунаас гарч ирэх вэ гэхэлэр тэр толгой руу асар их хүчтэй ингээд зохиж дэвсэн учраас тэр шороо хонхоосон байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд харахад цогцсны хажууд 2 ширхэг бас том мод байсан. Тэр том мод нь болохоор нэлээд цуснд хойлогдсон, цус нүчтэй хойлогдсон амар муухай мод байсан байхгүй юу. Одоо хохирогчийг задлан шинжилгээнд өгнө шүү дээ тийм ээ. Задлан шинжилгээгээр одоо тэр одоо хохирогч маань яагаад амьнасаа алдах болсон бэ гэдэг нь болохоор асар их цус алдсны улмаас амьсгалын зам төгжирч амьнасаа алдсан байгаа юм. За хэрвээ одоо ингээд тэр хамар бол ингээд зүгээр тэр жигтэй ийм болцсон байсан. Хамар бол тэр жигтэй цаашаа цөмрөө орцсон байсан байдалтай байсан. За тэгэнгүүт мэдээж тэр эмхтэн ингээд тэ хохирогч ингээд бие хөдлөх чадвартай байсан бол нийштэйшээ хараад ингээд цусаа ингээд нөлмж гаргадаг стори тиймэрхүү арга хэмжээ авах боломжтой байсан. Гэхдээ ямар ч хөдлөх боломжгүй байсан учраас тэр хамарны асар их цус амьсгалын зам руу орж амьсгал хураасан байгаа юм аа. За хоёрдугаарт нөгөө нэг тийм 2 ширхэг амар муухай мод цуснд тотгалцсан байсан гэж тэгсэн шүү дээ. Тэр модыг юунд ашигласан бэ гэхээр энэ хэрэг нь нэг талаасаа хулгай дээрэн боловч нөгөө талаасаа хүчингийнх юм шиг нөгөө талаасаа асар их өс хонзонтой хүн бүр ингээд занж тэр хохирогчийг тийм байдалд хүргэсэн гэмтэрэг байгаа байхгүй. За тэр хоёр мод юунд ашиглагдсан бэ гэхээр одоо хэрэгтэн хүчин хийснийхэн дараа өөрийнх нь өрийн шингэн биед нь үлдсэн байх үедээ химэн бодоод тэр хоёр модоор тэр эмхтөний биелэг хэрэгтэн зүгээр л ингээд амар сэтсэн байгаа байхгүй юу.
Ёо бүр ингээ бодохоор бүр За мэдээж одоо хохирогчтэй яг хин юм бэ? Хохирогч одоо яг ямар хүн болоод асар их тийм сонзонд өртөөд ийм аимшиг аллахт өртвөө гэдгийг одоо олж хайх хэрэгтэй тийм ээ. За эмэгтэй ингээд судлаад хайгаад ирэхэд 37 настай ганцаараа амьдардаг ганц бие эмэгтэй хүн байсан. За тийм мэдээж одоо энэ аим шингийн тэргийг үйлдэлсэн гинт хэрэгтэн хайж болох хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт хохирогчтой өнгөрсөн хугацаанд холбоо сүлбэтэй байсан асар их үүс хонзон агуулж магадгүй гих одоо хүмүүсийг эргэн тойрных бүх эрэгтэй хүмүүсийг шалгаж байгаа юм л та. За мэдээж тэр нөгөө үрийн шингэнээс нь ДНХ бол илэрсэн. Гэхдээ тухайн үед чи 2007 он байсан болохоор хүн болгоны ингээд намтар нь байж идэггүй байсан байхгүй. За тэгээд мэдээж хохирогчийн эргэн тойрноос ахуулж ингээд одоо шижигтэнгүүдийг хайж эхлэн гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт яг тэр үед хохирогч нэгэн эрэгтэй үнтэй шүүхийн асуудалтай байсан, мөнгөний асуудалтай. За тэр эрэгтэй нь хин бэ гэхлээр хохирогчийн өмнөх найз залуу, өмнөх хуч эрэгтэй байсан найз залуугаасаа үерхэж явах хугацаанд 40 сая вон буюу Монгол мөнгөний 100 сая төгрөг зээлж аваад тэгээд төлөхгүй байсны улмаас одоо хуучин найз залуу нь одоо лоори хэрэгээр одоо хуучин найз өхнөө цагдаад өгсөн байсан байна шүү дээ. За мэдээж тэр хүнийг хамгийн түрүү шижигчтэнд татна шүү дээ тийм ээ. ДНХ-г нь мэдээж ингэж одоо тулгаж байгаа шүү. Тэгэхэд таараагүй. Тэгвэл хуучин X найз залуу нь бол энэ гэмт хэрийг үйлдэггүй байж таарч байгаа байхгүй. За тэгэхээр хохирогч эмэгтэй маань гэрээсээ нэг холгууд байрлалтай тийм архины газар ажил хийдэг гэсэн байхгүй цагийн ажил. За тэр архины газар нь ямар ажил газар вэ гэхэлэр ер нь бол тийм хоол моол зарчдаг, хоолой идэнгээ архиа уучдаг тийм л газар гэсэн байхгүй юу? Тийм бисэн бүсэн сонин газар биш. За тэгэнгүүт тэр өдөр тэр хэрэг болдог шөнөө одоо өөрийнхөө ажилдаг байсан ажлынхан газрын захирал эмэгтэйтэй хоёулаа хамт нийлж архиусан байгаа юм. Бүр ингээд амар их архиугаад би удирдах чадамжгүй болоод нэгэн тасралтын байдалтайгаар захиралдаа за би ингэ явлаа гэд шөнийн 3 цаг 20 минутанд таксин цугаа явсан байгаа юм. За тэгээ захирал нь болохоор за манай ажилтан уг нь бол тэг гэр нь ойрхон тэг такситай явах юм бол нэг 10 минут болох үгүйтэй л байдгаа гэж хэлсэн байгаа. За 3:20 гэж суусан гэхэр чинь 3:30 ихэд бол хангалттай бууцсан байх хугацаа тийм ээ. За тэгсэн хохирогч маань таксин дотроо явж байхдаа 3 цаг 25 минутын одоо орчим нэгэн хүн лөө дуудлага хийсэн байгаа юм. За нөгөө дуудлага хийсэн хүн ерөөс уцаа аваагүй. За тэгээ тэр үнийг нь одоо энэ одоо хин бол одоо уцаа аваагүй байсан ч гэсэндээ ингээд таксинаас буух газрыг ингэж отод зогсож байгаа юм гэмт хэрэг хийсэн биш үстэй гэж бас бодно шүү дээ. За тэр хүнийг нь олоод хайгаад очиод уулзтал нэгдүгürt бас ДНХ-ийн таараагүй. Хоёрдугаарт зүгээр тэр одоо ажил хийдэг гэдээсэн ажлынхын газрын байнгын үйлчлүүлэгч байсан байхгүй юу? Тэгээ тэр хоёр болохоор ажлаа тараад ингээд хамт уулзаж хоолнд ор юморыг ярьсан байсан чинь эмэгтэй одоо хохирогч маань хитрхи оройтсан болохоор нөгөө нь хүлээж чадлаа унтаад унтцсан байсан байдал байгаа юм. За тэгээ ингээд анзаараад ангууд энэ аимшиг хэргийг тийм ээ бүр ингээд амар байгаас тэр эмхтүүнд яг ямар ус хонзон байсан болоод тийм хүнээс гажууд бүр хэрцгий тийм үйлдэл одоо гаргасан байна гэж бодохоор л амар гоц дээ. За тэгэнгүүт цагдаа нар маань тэр одоо хот тэр дүүрэг те гэмт хэрэг болсон тэр дүүргийг одоо ерөнхий эргэн тойронд нь тийм ээ хүчингийн эрэхтэй байсан хүн хүчин тэгэхэд завдсан хүн амны эрэхтэн хулгайн эрэхтэн ер нь жоохон цагдаагийн газар нэг хэрэг бүртгэлтэй эрэхтэй хүмүүсийг бүгдийг ингэж хайж явсан гэсэн нэг сарын хугацаанд нийтдээ бараг ингээд 30 мянган эрэхтэй хүмүүсийг бүгдийн ДНХ-ийг тулгасан гэдэг ерөөсөө олдоогүй. Тэгээд хамгийн анх хэрэг гараад цагдаа нар ингээ хэргийн газар очиход эмхтэн одоо цүнхэн байсан цүнхэн ингээд газраар нэг ингээд бүх юмнууд нь тархацсан байсан байдалтай байсан байхгүй. Тэгээ харангуй тэр дунд нь хитвч нь байгаагүй, төрөвч нь байгаагүй. За тэгсэн чинь нэг өдөр цагдаагийн гадаа байдаг тийм илгээмж хүлээж авах савн дотор тэр төрөвч нь хүрээд ирдэг. За мэдээ цагдаа нар те хүшээ за энэ дээр ингээ хурууных нь хээ байх юм бол ядаж одоо хайх боломж олох боломж ингээ гарч ирэх юм байна да. Гэдгсэн чинь хурууны ч хээ байгаагүй тэр төрөвчн дээр. Амар сонирхолтой бас те. Мэдээж одоо тэр төрөвчийг хин авчирч хийсэн хин гэж ийшээ хийсэн бэ гэдэг тэр хүнийг ойлгох шаардлагатай болоод хайсараа олж байгаа. За тэр хүнээс одоо энэ төрөвчийг хаанаас олсон бэ гэд тэгэнгүүт яг хажуу талынх нь дүүрэг болох одоо тэр ингээ байрны дүүрэг байлаа гэж бодонгууд солонгоч нэг 3-4 давхар байшингуудыг нэг тийм чүтэг гэж ярьдаг байхгүй юу? Тийм чүтэг хэсгийн дүүрэг байсан байж таарж байгаа. Энэ чүтэг хэсгийн дүүрэгний энд нэг тийм цоны идэг газар дотор нь байхаар нь би аваад ингээд цагдаагийн илгээмжний савн дотор хийсэн юм аа. За энэ нь нэгдүгээрт цагдаа нарт маш том тус олсон заяа. Хоёрдугаарт нөгөө нэг хурууны хий гараагүй нь жоохон ингээд мухайсан ч гэсэндээ өөр дүүрэгт амьдрч болцсошгүй хүн юм байна гэдгийг одоо бодож байгаа. Яагаад тэгэхээр одоо нөгөө нэг хохирогч чинь гадаа тийм байдалтай тийм ээ гадаа хүчндүүлсэн байдалтай гадаа тийм амир хэрцээгээр алуулсан байдалтай байсан учраас машингүй байсан байж таараа гэмт хэрэгтэн маань тийм ээ.
Хэрвээ машинтай байсан бол машин дотроо тэр бүх муумах аймаа хийх байсан. Тэгээ дээрээс нь тийм яг байрны гадаа тэгж хийх шаардлагагүй байсан байхгүй. Тэнгүүд окей, ер нь хамгийн ойрхон байх ёстой юм байна да. Гээд хажуу талын дүүргээр одоо шилждэг гэсэн үг. Одоо энэ дүүргийг ингэж ухаж исэн бол болоод яг хажуу талынх нь гэр орооллын дүүргийг ухаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Нэг юм заяо. Эрэгтэй хүний үрийн шингэнээс одоо ямар бүлгийн цустай хэд орчим насны хүн бэ гэдгийг мэдэж болдог байгаа хгүй. За тэгээд цагдаа нар одоо дүүн шинжилгээнээс тэр одоо үрийн шингэнийг судалж байгаа хооронд л хайгаа явуулсан байхгүй өрх амьтад. Тэгж жагаад ингээд тэ үрийн шингэнээр хэдэн насны ямар бүлгийн цустай хүн бэ гэдгийг гарч ирсэн. Тэр ууян гэхээр одоо за уу гэдэг бүлгийн цус юм шиг байгаа юм. Тэр одоо монголоор бүлгийн цуснуудыг би бол сайн мэдэхгүй л юм л та. Тэгэнгүүтээ 20-30 насны залуу эрэгтэй хүн байна гэсэн тийм шинжилгээний хариу гарч ирдэг. За тэгвэл цагдаа нар мэдээж нэгдүгээр тийм өөр дүүрэг гэдгийг ойлгочлоо. Хоёрдугаарт 20-30 насны уу бүлгийн цустай хүн байна гэдгийг ойлгочлоо тийм үү. За тэгвэл яг тэр гэр орооллын дүүргээр бүх эрэгтэй хүмүүсийг хайсан. Бүх эрэгтэй те бүх тийм 20-30 насны бүх уу бүлгийн цустай хүмүүсийг очиж хайгаад бүгднтэй ДНХ ингэж тулгаж байхгүй. Тэгээд сэжигтэн бол олцсон тэр дундаасаа. За тэгэнгүүт гимт хэрэгтэн одоо ингээд угаасаа олдсон юм чи гимт хэрэгтэн болчихж байгаа шүү дээ. Гимт хэрэгтэн маань өөрөө 26хан настай. Тэгснээ цагдаа дээр ямар ч бүртгэлгүй, эргэлсэн ажил байхгүй, олсон орлого байхгүй тийм игэл жирийн нэг тийм хүн байсан байж таарж байгаа хгүй. За одоо ингээд гимт хэрэгтэн маань олдсон юм чи мэдээж тэр хүнийг одоо яг яагаад ийм аимшигын зүйл үйлдэх болов чиний таньдаг хүн юм уу? Үгүй ээ би танихгүй хүн. Би ерөөсө тэр хүнийг мэдэхгүй. Гэхдээ би тэр өдөр тэр одоо гимт хэрэг болсон өдрийг юу болсноо санахгүй байна гэж хэлдэг. Энэ бол бүр амар сонирн боостой. Юу санахгүй юм штэ. Тим амар хэрцгий юм ичээд юу санахгүй юм штэ. За тэнгүүдээ одоо тэр одоо гимт хэрэгтэн өөрөө болохоор тэр хэрэг болсон шүн одоо удаа хугацааны дараа өөрийнхөө сайн найзуудтайгаа уулзаад шүнжэнгөө архиу жууж байгаа тэгээд харих гад алхаа явж исэн чинь таксинаас нэг одоо эмхтэн хүн бууж ирэх харсан гэж байгаа. За тэгээд таксинаас буугаад ирсэн эмхтэн хүнийг би зүгээр ингээд дээрэмдээ те надад мөнгө хэрэгтэй байсан болохоор мөнгийг авъя гэсэн бодлоор би араас нь дагаа явсаа гэж байгаа байхгүй. Хохирогчийг нэг түлхэж унгаагаад хэдий цохиж аваа те тэр одоо төрөвчгийг авахын тулд ч те мөнгө төгрөгийг авахын тулд түлхэж унгаагаад ингээд байжсэн чинь хохирогч өөр ухаалтаа унсан гэж байгаа байхгүй. Тэгээд хэрэгтэн айд сандарсандаа болоод эргэн тойронд байдаг тийм нийтийн нойлроо ороод гар мараа угаагаад хөлмөл одоо гутал мутлаа угаасан байгаа. Тэгэнгүүтээ гинт би нэрээ тэр төрөвч нь авахаа мартсан биз дээ гэж бодоод эргээд очисон гэж байгаа. Эргээ очисон чинь нэг тийм ухаангүй ингээд газар ингээд хөвтөж байгаа эмхтэн хүнийг хараад сэргэлэн хөдөлсөн гэж байгаа заяа. Амар гастай. Тэгээд миний сэрэл хөдлөөд би тэр хүнийг ингэж хүчрхийлсэн. За хүчнэтж явах явцад одоо хохирогч ингээ ухаан оронгууд нь би сандарсандаа нүүрлөн дэвсээр хагаад ингээд амнаас нь хороочихсон гэсэн юм ярьж байгаа. За тэгэнгүүт мөнгө хэрэгтэй байсан тий. Эцээст энэ амар хэрцгий үйлдэл хийхэд одоо мөнгө хэрэгтэй байсан гэж байгаа байхгүй. За тэр алдагдсан мөнгө нь хэдэн төгрөг вэ гэхээр 32,000 вон. 32,000 вон ч одоо манай Монгол мөнгөөр нэг 70,000 төгрөг юм уу? 70,000 төгрөгийн төлөө бүхэл бүтэн эмхтэн үнийг тэгж амьсгалах зам руу цус ороод амьсгаа хураасан. Нэгдүгээр, хоёрдугаарт өөрийнхөө үрийн шингэн үлдээхгүй тулд ингэж сэгэлсэн. Тэр бүрст амар хаст. Йоо. За тэгж байгаа тэр эрэгтэй бол өөрийгөө те би ингээд шал цохтой байсан болохоор юугаа санахгүй байна гэсэн утгатай юм ярьж байгаа. Гэтэ үгүй. Ямар ч шал цохтой хүн ингээд хүчингийн хэрэг хийчээд миний одоо те юм үлдчихвэ дээ гэж ингэж сэглэхгүй нэгдүгээрт, хоёрдугаарт явж гар хуруу гутал мутлаа ингэж угаацснаа буцаж ирж гин те би төрөвч аваагүй мартцсан биш мөнгө авах хэрэгтэй гэж буцаж ирж гин. Энэ бол хизээч тийм шал сухтуу хүнээс гарах үйлдэл биш байхгүй тийм ээ. За тэгээд яг яагаад ийм юм болвоо яг мөнгө төгрөг ингээ юунд хэрэгтэй болоо чи энэ хүнийг ингэж алхад хүрвэ гэсэн чинь би найз охинтойгоо болцмоор байсан. Би найз охинтой ингээ ашиглах хэрэглэх мөнгө хэрэгтэй байсан учраас би дээр юм хийя гэсэн бодлоор ирсэн гэж байгаа. Тэр хүний найз охинтой бүр амар агааз ийм хүнтэй үерхчихсэн те гэдгээ мэдвэл одоо яах вэ? Тэр лав үерхчихсэн тэр эмхтэн хүн бараг ингээ сэтгэц мэдрэлийн өвчтэй болох байх гэж би бодож байгаа хгүй. Тэнгүүд ингээд
70,000 төгрөгийн төлөө тэгж масар хэрцгийгээр ингэж хэрэг үйлдсэн. За тэгвэл шүүх хурал одоо мэдээж болж байгаа шүү дээ. Шүүх хурлаар бол тэр гэмт хэрэгтэн бол би ингээд тасарсан өөрийгөө удирдах ямар чадваргүй байсан учраас би юу санахгүй байна гэдэг одоо тийм өргөдөл өгч байгаа. Одоо намаа те ял хөнгөл мөнгөл ч юм уу те. Энд чинь бол ингээд бусдын бид хэрцгээр халдах, хэрцгээр одоо хөнөөх, хулгайн гэмт хэрэг гэдэг ингээд 3 хэрэг давхцаж байгаа учраас энд асар хүнд ял оногдно. Тэнгүүд энийг нэг бол үнэхээр сэтгц мэдрэлийн өвчтэй, нэг бол үнэхээр нам тасарч юугаа санахгүй байгаа нөхцөлд хөнгөлж бол өгдөг. Гэхдээ энэ хүний хувьд бол хизээч нам тасарсан байдал бол биш байсан. Тэгээ шүүх шийдвэрийн газар бол мэдээж энэ хүн тасарсан хүн бол ерөөсөө биш байсан. Тийм ээ, энэ хүний тэр мэрийг нь давж заалтахгүй, тэрийг нь давж үзэхгүй. Тийм учраас насаар нь одоо хорих ял өгнө гэж. Насаараа хоригдсан байдгийн байлээ. Ингээ харангууд амар заяа. Арх. Тийм, ер нь бол арх гэж одоо би хараад байна. Нэг нь тааруулж угаад айтаахан гэр орондоо очиод тонцсон бол нөгөөт нь тааруулж угаад бас айтаахан гэр орондоо харьцсан бол за нөгөө талаасаа хамт ингэж нохоо хаалтлаа уусан бол тэр амар тасарсан байгаа найзаагаа гэрт нь өргөж өгөхгүй яасан юм бэ. Тийм ээ. Одоо тэр нэг одоо эндээс ингэж хамгийн ингэж хэнийг ингэж амар буруутгах вэ, ямар муухай юм бэ гэж би бодонгууд нөгөө хоолны газрын захирал эмхтэй вэ штэ хамт уудаг. Миний хувьд бол үнэхээр тэгж хамт аимшигын болтлоо уусан бол ядаж гэрлүү нь хүргээд өчөхгүй яасан юм бэ гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэвээрээ юу хэлэх гээд байгаа вэ гэдэг юмхээр архийг амар гой тааруулж ууцгаая. Бити уу гэж бол хэлэхгүй. Уусан ч гой тааруулж ууцгаая гэж хэлмээр байна да. Тэгээд өнөөдрийн манд гэмт хэрэг нэг иймэрхүү байла. Би энийг яг ингээл тэдэн царын тэдэн тэгээ тийм юм болоод цагдаа нар тэдэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй мөрдөн байцаагч нар тэдэн ингээл нэгнгүй ярьж бол чадна. Гэхдээ би үнэхээр хүсэхгүй байсан юм би өөрөө бүр энэ хэрэг би баг 3 сонссон заяа. Хүний толгойг өшгөлсөөр агаад тэр доор байгаа шороог ийм хэлбэрт оруулж хонхойтол нь өшгөлнө гэдэг чинь бүр ямар амар юм бэ те. Тэгснээ өөрийнхөө уул мөрийг арилгахын тулд том юм 2 мотор амар байгаа зү. Яа, та тэг эмхтэйчүүд мань ер нь ууж идсэн ч амар гоо тааруулж хэрэглээрээ. За тэгээд болж өгвөл хол байгаараа ихнаас арх бол хизээч гой зүйлийг авчрахгүй. Би бас өөрийнхөө бие дээр нэлээх мэдэрсэн. Тийм учраас нэлээх мэдэрсэн гэж би бүр тийм амар юм өвтөөгүй шүү. Зүгээр л арх бол муухай гэж байгаа юм шүү. За тэгээд залуучууд хүүхнүүдтэй хандаж хэлэхэд гой зөв боловсон ууж идэж сурцгаая. За тэгээд бичлэгээ энэ үрээд дуусхыг та нарт намайг сансан байх гэж бодоод би хийсэн юм аа. Тэгээд та бүхэндээ хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзцгаая.